Баялаг бүтээгч гэдэг бол аливаа зүйлийг нойлоос хийж өөрөө өөрийгөө бүтээгчийг хэлж байгаа. Тэгэхээр бидний хүсэж байгаа манай төгсөгч нар баялаг бүтээгч болж төгсөө. Түүнээс хойш нөгөө бусад сургуулийн хүүхдүүд дипломоо бариад би төгссөн яагаад намайг ажилд аваач гэж ярихгүй. Би компани байгуулна, би бүтээн хүнд цалин өгнө гэдэг чинь алаан багхгүй. Асан шуурын хэлдэг шигтэй нөгөө нулимс нь гойждаг шиг өстэй хүнд цалин өгөөд одоо хүмүүсийг авч явна гэж аюул том ур чадвар. Харвард дээр очиод нэг бусад сургуулиас ялгаатай нэг юм байсан. Тэр нь болохоор ингээд бүх лекцийн заалууд нь бөөрөнхий хөвтөд тэгээ багш нь голдоо яриад ингээд тэгээд бүх багш нарын оюутнууд нэгэд нэрээ ингээд тавьчихдаг. Тэгэл Жон яриараа, Отгонбат яриараа гэд тэгээд ингээд багш нь голдоо байгаа учраас ингээд бүх оюутнуудаа зэрэг харьцдаг нэг ийм гоё заалууд байгаа гэсэн. Тэгээд тэрний яг санааг хуулбарлаад Монголын анхны одоо Харвардын хэлбэртэй одоо лекцийн заалыг хийсэн байна. Бидний хувьд Харвардын сургалтын хөтөлбөрийг Монголын хөрсөнд утгашуулагч сургууль гэж. Тэр нөрөөр л одоо тентхийн манлайллыг кейс зүйрлсэн сургалтын. Яг тэр ингэдэг аахгүй боловсролч одоо ингээл амар онл яриад тахаар уйтгартай болоод байна шүү дээ. Хүмүүс юу хүсэж нэхэр бодит компани кейсийг хүсэж байна. За Apple компани яаж амжилттай болсон юм? Тэгэхэд ямар хүчин зүйл нөлөөлсөн гэдгийг оюутнууд ингэж. Гэхдээ тэр чинь интерактив ерөөсө Харвардын багш бол ингээл лекц уншаад ахгүй. Cold column буюу хэнийг ч хизээч дуудаж болно. Оюутан ангид орж ирэхээс өмнө тэр кейсийг бүгд уншсан байх хэрэгтэй. Apple компани кейсийг 100% уншсан, 100% судалсан байх хэрэгтэй. Тэгэхээр багшийн үүрэг бол олон цаг ярьж хүн залхаах биш. Чи хэдэн минутанд асуулт асууж ангийнхныгээ суралцах үед хөтөлсөн бэ гэдэг дээр чинь чамд дүн тавихаас биш. Хэдэн удаа гараа өргөж олон асуулт тэр бол нэг сонир биш. Гол нь чи энэ ангийг хөтлөөд байна уу? Та нар тэр кейсийн 10 дугаар хуудасны 5-ын одоо хүснэгтийг хартаа тэрэн дээр Apple компани асуудлын санхүүгийн алдагдал байсан биз дээ гэдгийг ангийнханд ойлгуулах тэр мөчөд чамд нэмэх нэг ана. Тэгэхээр ер нь бол одоо баялаг бүтээгчид одоо манай Монголын одоо нийт томьёогоор бол одоо жижиг дунд үйлдвэрлэл, олон улсын нийт томьёогоор бол SME те Small and Medium Enterprises гэж байгаа шүү дээ те. Тэгэхээр энэ жижиг дунд үйлдвэр үйлчлэхээс салбарыг яаж хөгжүүлэх вэ? Монгол улсад яагаад хөгжихгүй вэ? Тэгээ бид нэг 10 улсын кейсийг үтсэн баг. Сингапур, Рванда, Голландын цэцгийн үйлдвэрлэл, Калифорни, одоо Дарс үйлдвэрлэл гэдэг энэ бүх 10-аас 12 кейсийг үсгэд бол ерөөсөө цэвэр энэ эко-орчин, бизнес эко-орчин тий. За энд нэг сүүний үйлдвэртэй нөхөр байхад энэ төрөөс ямар татврын бодлого, ямар зээл санхүүжилт, банкны сектор нь яаж дэмжих юм? Экспортыг нь одоо гадаад худалдааны энэ Тайтра, Койка энэ бүх хөгжилтэй орнууд чинь гадаад худалдааны агентлагтай болчихлоо шүү дээ. Тэгээ тэр сүг Mongolian milk буюу Монгол сүг хятадын зах зээл дээр гаргахын төлөө тэр төрийн албан хаагчид бүр хөлсөө гоожуулаад очоод гуйж их ёстой. Өнөөдөр бид нар хятадч өнөө Японд ч мөнгө гуугаад мөнгө гуухгүй байх. Японы зах зээл сүгээ гаргая гэдэг лоббиг л хийх ёстой. Дисплей төрлийн одоо салбартай байна. Манай одоо ингэж байна. 2500 орчим, 2000 гаруй оюутнууд байна. За 6 салбар сургууль байна. Амгаахын сургууль, хүний их хэмж бэлтгэл, совилгын сургууль, совилгч бэлтгэл, хууль зүйн сургууль, за нодлон жил эрхцэн анги нээсэн. За тэгээд хуульч бэлдэж байна. Тиймэрхүү ангиуд. Тэгээ яг ерөнхийдөө нэг нийтдээ 25 хөтөлбөр дотроос 2 доктор, 6 магистр, үлдсэн бакалавр хөтөлбөр. Давхар сургуулиудаа салбар сургууль юм байна те. Гурван давхар сувилгын сургууль юм байна те. Тэгээ одоо манай сувилгын салбар сургууль гэсэн. Салбар сургууль. Ер нь л яг сувилгын салбар өөрөө эрэлттэй салбар болчиход байгаа. Одоо бол хамгийн их хомсдолтой байгаа шүү дээ. За тэгээ энэ жил төрөөс нөгөө сувилагчаар сурж байгаа хүмүүс буцалтгүй төсөлмжээр төрөөс төлбөрийн дааж байна. За тэр агуулгаар одоо бол бидний нэг 300 орчим оюутан манад одоо өдрийн бакалавр болоо шатлсан хэлбэрээс оролцож байгаа. За тэгээ ерөнхийдөө бол энэ сувилгын судалгааны төвтэй дээрээс нь ур чадрын лабораториуд хийсэн. За тэрэн дотор одоо тариад тарих байдаг юм уу, хөөгтүүлэг хийх одоо бүх ур чадруудын усаар. Бид судалгаан дээр суурилсан инновацийн бүтээгдэхүүн бий болгоход шамдан суралцдаг. Энэ бол бидний хийсэн бүтээгдэхүүн.
Оюутан бидний англи хэлний хоцроглыг бүрэн арилгаж, IELTS TOEFL-ийн өндөр оноотой болоход тусалдаг. Ирээдүйн хөгжлийн баталгаа нь оюутны хөгжил юм. Би Сулхан сургуулийн оюутан хамгийн нэрнгүй мэргэжлэр сурж байгаадаа баяртай байна. Глобал удирдагч X сургууль Дэлхийн боловсролыг Монголд. Өөрөө ингээд гадаадад бакалавр эзэмшээд, мастер эзэмшээд тэгээд Монголоо ирж нэг 10 жил бизнес эрхлээд тийм үү? Тэгэнгүүтээ буцаад нэг өрөөдөө бидүүдээ харууд явсан юм байна шүү дээ, тийм үү? Rotary гэдэг олон улсын байгууллагын юунд ордог байхгүй. Өрсөлдөөнд ордог. Тэр хойд Дакота мужийн Dickinson Rotary клубын клубт $25,000 байна. Энийгээр гадагшаа суралцсан. Тэгээд өрсөлдөд Америкт өрсөлдсөн байхгүй. Тэгсэн чинь ингээд нөгөө Dickinson-аас ийшээ бараг 6-7 цагийн зайтай хотод очиод өрсөлдсөн чинь ингээд үүдэн сууж надтай өрсөлдөж байгаа залуучууд бүгдээрээ костюмтэй айгаа гоё залуучууд ингээд Америкт ч дандаа. Тэнгүүд нь би яасан гэхээр өөрийнхөө тухай сэтгүүл хийгээд дээрэс нь Монгол нудрахтай дээлээ өмсөөд жанжин малгайгаа өмсөөд тэгээ яваад гисэн чинь нөгөө ярьслага хийжсэн 10 жил бүгд хаалгадашаа. Ямар гоё юм бэ? Би ийм гоё дээл хувц, ийм гоё аутфит үзээгүй. Күчи хаанаас ирсэн гүй мөнгөд зааны та бүхэнтэй мэдчилж байна амар байна уу гэдэг нодрог даавар мэдчилж өрөөд тэгэл тэд нэр юусэн ингээд шууд ирэхсэн. За энэ залууд үгүй энэ одоо яста маш гоё. Тэгэл 6 цагийн дараа залгаал чи $25,000 тэтгэл ажиллаа. Америкаас гадагш хаашааж явж болно. Тэгээ би Австрали, Квинсленд руу сонгож явж исэн байхгүй. 2016 онд Харвардын John F. Kennedy-гийн нэрмж төрийн удирдлагын сургуулиас MPA буюу одоо төрийн удирдлагын магистрийн диплом байна. За тэгээд энэ Harvard гэдэг юм аяар нь байнга авч явж явах хэрэгтэй гэсэн. За энэ болохоор яхаа нөгөө Dickinson улсын их сургуулийг төгсөөд 2003 онд төгсөөд Dickinson-ы одоо залуу шилдэг төгсөгч буюу одоо залуу Young Hawk гэдэг шагнал авсан байгаа. Тий. За энэ Dickinson-ы улсын их сургууль буюу одоо хойд Дакотад бакалаврын бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгээр төгссөн. Би чинь хүндэт honors буюу одоо хүндэт одоо шилдэг оюутнаар төгссөн. Анхны бизнес эхлүүлж исэн тэр мөчөөс яваадаас. Ерөнхийдөө анх эхэлж исэн манай энэ Монгол 3 дугаар өргөө кино театрын дээр манай нэг их чинь түрээсийн байрсан баг. Тэр нь би ингээд түрээсэлдэг. Энэ өрөөндөө унтдаг, энэ өрөөндөө ингээд 2-3 компьютер тавьчихсан. Тэгээд нэг багш, нэг оюутантай их даах глобал удирдагч хөтөлбөр гэж эхлүүлээд тэтгэлэг хөтөлбөр гэж эхлүүлээд тэгээд нөгөө Dickinson улсын их сургууль руугаа 60% тэтгэлэгтэй учраас тэр лугаа ингээд оюутнуудыг явуулж эхэлсэн. Тэгээд анхны 2007 оны байдаг баха 7 сард бид нар нөгөө глобал удирдагч гэдэг нэвтрүүлгийг UBS телевизээр анх цацдаг баг. Тэгээл тэр гэрэл төв дээр бид нар чи ингээд офис анги түрээсэлсэн байжсэн. Тэгээд нэг өглөө ажилдаа ингээд ороод ирсэн чи ерөөс үүдээр ингээд битүү хүн болцсон. Би өөрөө офис руугаа орч чаддаг. Тэгэл тэр үед ч нөгөө Америк явъя, тэтгэлэгтэй явъя гэдэг юм чинь жинхэнэ тренд болж байлаа шүү дээ. Би та нарт монголчуудаа та бүгдэд дэлхийн талыг эзэлсэн одоо эзэнт гүрнийг бий болгож өглөө. Гэвч миний амьдрал маш богинохон байлаа. Дэлхийг тэр чигтэн эзэлж амжсангүй. Тэгэхээр та нар дэлхийг эзлээрэ гэдгэн цэрэг дайнаар эзлээрэ гэсэн үг биш. Эрдэм мэдлэгээрээ, бизнесээрээ, мэдлэг суурьсан эдийн засгаараа дэлхийг эзлээрэ гэж орхиж байгаа байхгүй. Дэлхийн автхаа болж байгаа үед бол өнөөдөр таны хүүхд хаанч байж болно. Тэр эрхчлөлөө, тэр арчлал, тэр дэлхийн автхаа, энэ автхаа ирсэнтэй байна те. Энэ боломжийг ашиглах маш өргөн боломж бидний өмнө байна шүү. Энэ боломжийг ашиглаараа тэгээд энэ бүх одоо амжилтанд хөтлөгт чинь одоо глобал удирдагч их сургууль хамтдаа байна. Дээрээс нь одоо хөдөө орон нутагт байгаа оюутан залуучуудтай би бас номоо хандивлах боломжтой. Миний хувьд бол одоо Монголынхаа ирээдүйн залуучуудад ихтгэл найдварын галыг зүрхэнд нь тэр ихтгэл найдварын галыг асаах хүсэлтэй. Тэгээ тийм учраас бол бас хүмүүс хамтарч ажилласаа ингээд Монголынхаа ирээдүйн төлөө, Монголынхаа сайн сайхны төлөө бас хамтдаа зүтгэе. Хөлмөдөж байгаа хүн бүхэн баялаг үтгэвч юм. Баялаг үтээж эх орондоо сайхан амьдарцгаая. Сайн бодохоо дэлхийн одоо талыг эзэлжлээ. Талыг таад боловсруулалтаар эзлээ гэд баяж үлдээсэн шиг тэр боловсруулалтын өнөөдөр глобал удирдагч
гэдэг одоо тэр том удирдагчийн дараагийн удирдагчийг төрүүлэх гэдэг ийм томоохон зорилготой явж байгаа. Энэ одоо сургуулийн зорилго бийж Монгол улсын боловсрол бас дэлхийд гараасаа өмнөдөөс олон танай сургуулийг төгссөн залуучууд маань мундаг компанид одоо ч ажиллаж байгаа юм байна. Цаашаа мундаг байгаасаа улс их орноо хөгжүүлээсээ хүсээрээ. Өнөөдрийн төв даан байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баялаг өвчтөч нөтрүүдийн дугаар энэ үрээд өндөрлөж байна.